Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5. Гэр бүлийн радиог энэ цаг мөчид долгионод тааруулан хүлээн авч үзэж байгаа, сонсож байгаа эрхэм үзэгч, сонсогч та бүхэндээ энэ цагийн мэндийг дэвшүүлье. Радиогийн 1-р студид хөтлөгч Заяа, хөтлөгч Ундрам, хөтлөгч Бат Итгэл нар байна. мөн найруулагч Мэзогийн хамтдаа энэ өдрийн Kids Time нэвтрүүлгээ та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн 84.5 104.5 долгионоор биднийг автомашинда хүлээн авч сонсохоос гадна 3W1045 вебсайтаар бөмбөрцгийн өнцөг боломжоор сонсох боломжтой. Мөн бас биднийг үзэж олноо. Үзэхийн тулд Facebook дээр Гэр бүлийн радио 104.5 гэд гэрэлээр бичгэр манай пэйж хуудас харагдаж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд өнөөдрийн сэдвтээ минь хамтдаа байна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж нэвтрүүлгийн ивент итгэгчээр Наран Kids-ийн хамт олон маань ажиллаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Өнөөдрийн бидний сэдвийн хүрээнд Наран Kids-ээс бас бидэнд багахан хэмжээний бас бэлгүүд явуулсан байгаа л да. Та эдийн өнөөдрийн сэдвийг баяжуулъя гэд бэлэг явуулсан. Бид гурийн өнөөдрийн сэдв бол мэрэгжил бүхэн сайхан гэсэн сэдвээр ярилцах гэж байна. Ер нь мэрэгжил сайхан зүйл байгаа бас муухай зүйл байгаа хэ? Муухай ч байх вэ, хэцүү зүйл байгаа. Тэ сайхан нэх болов хэцүү нэх болов? Хэцүү нэг сайхан нэх байх гэж би бодчих. Аа. За яг хоёр өөрийн те. Яагаад тэгж бодов? Яагаад гэвэл нөгөө тухайн ажилдаа хүн өөрөө нөгөө дуртай байвал одоо нөгөө өөрөө одоо ингээл манайх нэг их үдсэн баггүй юу? Одоо ингээ юмыг хийвэл тултал ингээд хийгээд нэг баяртай байгаа нэг гайгнуурчин. Харин нөгөөх нь болохоор идэх хоолныхын төлөө мөнгө олох гэж хийдэг гайгнуурчин. Нөгөөх нь болохоор хээвний зүгээр л нэг ээжийнхэн шахагаар арсан юм 3 гайгнуурчин байдаг байхгүй. Оо за. Тэрний яг нэгдэх гайгнуурчин шиг нөгөө өөрөө яг тухайн зүйл дээр дуртай. Одоо би л тэгж байгаа юм чи манай ээж л тэг гэж хэлсэн юм чи одоо хүний өмнөөс биш. Яг өөрийнхөө сэтгэл зүгээр явж байгаа болохоор тэрэн шиг байвал бас дуртай байх зүйл олон байх гэж байна. За тэгвэл дуртай мэрэгчлээ сонгох юм бол сайхан тал нь илүү байх хаа. Дургу ёстой нөгөө дургууд хүчгүй гэхээр хүчээр сонгосон мэрэгжил болол хэцүү зүйл нэх баха гэж бодож байгаа юм те. Итгэлийн хувьд юу гэж бодож байна? Ижилэх юм байна уу? Ер нь бол миний хувьд сэтгэлээсээ хийгээд тэгээд одоо юу гэмдээ хийж сурчвал надад амар байдаг. Тэгэхгүй нөгөө нэг сураагүй тэгээд нэг анх удаага хийж үзэхээр мэдээж хэцүү байдаг. Тэгээд тэр хүн чинь угаасаа ганцхан удаа амьдарч байгаа юм чинь юмыг өмнө нь хийж үзээгүй. Тэгэхээр эхэндээ хэцүү байна. Дараа нь тэгээ сурнаа гэсэн үг шттэ. За ойлголоо. Тэгвэл өнөөдөр бидний ярилцах сэдв ч гэсэндээ яг харахгүй мэрэгжлийн талаар ярилцах гэж байгаа. Та хоёрын одоо яг хүсэж байгаа мэрэгжил чи юу? Ийм Том болоод яг ийм мэрэгжилтэй ийм ажил хийгээд ингээд явнаа гэсэн хүсэж байгаа мэрэгжил нь юу вэ? Одоогоор бол бодоогүй шин. Бодог байна уу? Тий. Эмч. За яг урд нь мэрэгжлийг харуулсан Барбинууд байна. Барбиг зөвхөн хүүхэд тоглодгоо гинэ. Том хүмүүс цогцолдог тий. Цоглуулж исэн харсан уу? Ер нь бол кино дээрээс. Кинон дээр харсан уу тий? Харин хиний хувьд манай Ундрамын хувьд би бол нөгөө нэг яг Барбины цуглуулах гэхээс илүү жижигэн юм цуглуулж ийсэн л том үнийг харж ирсэн үү тий. Тэгвэл энэ Барбиг чинь өөрөө ингээд томчууд ч гэсэндээ цуглуулд юм байна. За бас Барби чи өөрөө ийм олон төрөлтэй буюу ингээд нэг хүний мэрэгжил нь шүү дээ тий. Дэлхий дээр байгаа олон төрлийн мэрэгжлүүдийг ингээд харуулсан ийм олон цуглуулагтай олон төрөлтэйгээр их онцлог байд юм байна. Тэгээ манай Наран Kids-ийн оруулж ирдэг яг энэ Барби брэнд бол яг тийм олон төрлийн сонголтуудыг оруулж ирж байгаа. Тэгээд нөгөө мэрэгжлүүдийг нь бидэрт харуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Барби ер нь анх хизээ үссэн гэж бодож байна. Та хоёр мэдэж байна уу? Ердөөсөө тийм хамгаалахгүй байна уу? Ойролцоогоор он хэлээ да. 2010. Гэтэ тийм нааг нэг баг ахтар манай нөгөө хөрш нөгөө үеэр чи аав ээжээс асууж ирсэн үү? Аава ээжээ та хоёрыг жоохон байхад чинь Барби байсан уу гэж асууж ирсэн үү? Мэдгүй аав ээж ярихдаа нөгөө нэг өмнө нь баг ахтаа модоор нөгөө нэг өвөө чинь ингээ модоор юм сийж өгөөд тэгээд тэгжил тоглолттой байсан гэсэн. Тэгээ нөгөө нэг тэр үе чинь мэдээж тоглоом ховоор тэгээд нөгөө өөртөө хийж.
Ааха тоглож ирсэн үү те. А тэгвэл 2010-аад он гэж бодож чинь тийм үү? Итгэл Нэг 2000-аас 2010. 2000-аас 2010. За тэгвэл манай ундрам юу гэж бодож чинь? Татад бол статус байсан юм аа. Ойролцоо тийм ом байхгүй юу? Ойролцоо би нэг бичлэг үзсэн юм аа. 1990-ад онд байгаад байсан баха. А байгаад байсан үү те тэрэндээ? Мэдгүй. Өгөөч хийж магадгүй. Үгүй юу те. За би тэгвэл та хоёрт танилцуулъя заяа. Ер нь бол Барбигийн түүхээс товчхон танилцуулах юм болвол 1959 онд нөгөө 2000 бол биш шүү дээ тий. 1959 онд анх Америк нэгдсэн улсад Барби брэнд маань үүсгэн байгуулагдаж тэгээд энэ Барби гэдэг тоглоом хүүхдүүдийн гарт хүрч ирсэн гэсэн үг заяа. 1959 онд. За тэгээд эхэндээ бол зүгээр яг нэг хэвийн загварын хүүхэлтэй байсан. Тэгээд цаашлаад одоо сүүлийн загваруудыг та нар харж байгаа тий. Анхандаа нөгөө нэг бас ийм асуудалтай зүйлүүд нь юу гарч ирсэн бэ гэхээр Барби ч яг юм нэг туранхаагаар ингэж зүрлэгддэг шүү дээ тий. Тэгээд ихэвчлэн эмэгтэй хүүхдүүд тоглодог. Тэгээд тийм учраас охтууд яг гоо сайхны хамгийн гоё зүйл нь туранхай байгаа гэд ингээ боддог болчдөг. Тэгээ ингээ хоол молоо хордог ч юм уу те. Би яг ийм Барби шиг биш л болол муухай гэдэг тийм мэдрэмжтэй хүүхдүүд маш их гарч ирсэн учраас мэдээж нөгөө 1959 оноос хойш ингээ шинжилэлд ингээ хүмүүсийн сонирхлыг татах үүднээс маш олон төрлийн Барбинууд гарч ирж ирсэн. Энэ дунд мэдээж мэрэгжил сонголттой юм Барбинууд байгаагаас гадна янз янзын арьстай янз янзын нөгөө нэг биеийн хэлбэртэй бүр ингээ хүүхэд болгоны нөгөө онцлогийг харуулсан хүн болгоны онцлогийг харуулсан хөгжлийн бэрхшээлтэй Барби хүртэл байдаг. Тэгэхээр хүүхэд болгон онцгой гэд манай хоёр бол мэдэн штэ тий. Сургалтандаа суугаад төгссөн байгаа. Тэгэд яг үүнтэй ижилхэн хүн болгоныг онцгой гэдгийг нь мэдрүүлсэн цор ганц Барбинууд үйлдвэрлэгдэж гинэ. Үйлдвэрлэгдэж бол гарч исэн юм түүхтэй юм байна. Тэгээ ер нь бол Барбины урайн гэвэл you can be anything гэсэн урайтай гэсэн үг. Тэгэхээр энэ яг ямар утга учиртай тэглээ. You can be anything. You can чи ингээд ямар ч хийж болно. Юу ч хамаагүй мөрөөд гэсэн утгатай гинэ. Юу ч хамаагүй. Одоо мөрөөдлийг нь дээхэн үед гэх юм бол хөвгүүд л сурах хэвээр. Октод сурах ёсгүй ингээл гэртээ байх хэвээр гэдэг үзэлтэй байсан юм байна л да. Нөгөө ажил мэргэжлийн хувьд ч гэсэн эрэгтэй хүн мэргэжилтэй байх хэвээр. Эмэгтэй хүн одоо гэрийн ажиллаа хийх ёстой мэргэжлэр яах юм гэж ярьдаг байсан. Тэгвэл Барбигийн уран нь бол ерөөсөө эмэгтэй хүн ч гэсэндээ чөлөөтэй эрх чөлөөтэй сэтг эрх чөлөөтэй хүс гэсэн уриалгыг илүүд одоо ингээд дэвшүүлдэг гэсэн үг. За тэгээд дээрэс нь хүний хүс биш хүсэл тэмүүлэл хичээл зүтгэл нь ямар чухал вэ гэдгийг харуулдаг. Мөн цаашлаад энэ Барбиг чинь зөвхөн октод биш хөвгүүд ч гэсэндээ тоглодог болсон гэсэн үг. Манай итгэлийн урд одоо жишээлбэл эрэгтэй Барби байх жишээний байгаад шүү дээ тий. Тэгээд Барби ер нь юу зааж өгөх бол яг энэ Барби тоглоом маш олон тоглоомнууд байгаа. Гэхдээ өнөөдрийн бидний сэдвтэй холбоотойгоор Барби яг урд нь байгаа Барби юу зааж өгөх бол та нар юу гэж бодож байна? Хүнд өөрөө өөртөөхөө санаа бодлыг илэрхийлээрэй. Надад л нэг хилээд авах юм алга. Гэхдээ энэ юу заах вэ та? Хүсэл тэмүүлэл мөрөөдөл. Ааха. Яагаад гэвэл одоо ингээд миний урд хөл бөмбөч юм байна штэ. Тэгээд энийг хөвгүүд харчаад би ч гэсэн энэ шиг хөл бөмбөчн болноо ч гэдэг юм уу. Яг та хоёрын хэлсэнчлэн түрүүн та хоёр нэвтрүүлэг эхлэхэд хэлжсэн шүү дээ. Нөгөө хүсэл мөрөөдлөд дагсан хүн тэгээд дээрэс нь яг ингээд өөрөө хүсэж тэр мэрэгжлийг сонгосон хүн илүү их амжилтанд хүрдэг, илүү сайн сайхан зүйл нь их байдгаа гэж ирсэн. Үүнтэй ижилхэн нөгөө хүүхэд байгаасаа ахгуулаад өөрөө сонгож, хүсэж, тэмүүлж, зорж сонгосон мэрэгжил илүү амжилтанд хүрэхийг Барби бидэнд бас харуулж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр багаасаа бид нар Барбитай танилцсана гэсэн үг байгаа шүү дээ. За одоо гуруулаа ингээ. Та хоёр урд байгаа Барбигаа шууд нэвтрүүлгийн үеэр хэдүүлэн unboxing хийгээд үзье. Та гурав гэдэг 3-ын тоон дээр яриад байна тий. Та хоёрын урд ямар мэрэгжилтэй ямар Барби байгааг хэдүүлээ гаргаж ирж байгаад ярилцъя л да. За манай хоёр unboxing нэг мэг хийхэд амар ширжигнах модалтай. Хүш unboxing хийхээр нөгөө нэг unboxing хийж байгаа YouTube рүү одоо жишээлбэл нөгөө бичлэг хийжсэн та нар харсан мэт нөгөө нэг хоол мал идчихэж байгаа бичлэг тэрэнд чинь бүр тэгж яриул ингээ ойртуулж агаад юу яадаг шин. Дууг нь оруулдаг шин. Аха. Тэр та хоёр мэднэс дээ. За эхлэе гинэ. Яа. Шинэ юм задлах гоё тий оноо. Гоё. Би яг нэг хүүхдийн баяраар нэг Барби авахулт юм. Авахулж исэн юм аа. Ээжээсээ гуйж ээжтэй энийг л авахуулъя. Бистэ гутал мөтл авахуулахгүй гэж байгаа яг тэр Барбиг авахулж таахгүй.
Тэгээд тэр нэг 6 дугаар сарда нэг тоглож байгаа бол тэрнээсээ цаашаа ерөөсөө Барбигараа тоглоагүй. Тэгэл манай дүү төрөөл тэрнээс цаашаа дүү маань одоо сексил гэл гэж байгаа та. Сексил гэж байгаа. Үй уламжлагдсан ирсэн Барби шүү. Хүүе. Итгэл ямар чимээгүй заталч ба. Харин юу яачлаа. Харин тийм. Өөр айгуу чимээгүй. Би уг нь энэ хөвчин дээр маш гоё тийм янз янзын чимээ сонсондоо гэж бодож исэн чинь чимээ нь байхгүй шүү. Би угаасаа иймэрхүү талаар мэдлэг мөө. Тэгээд уушлаарай. Би юм задлж сураагүй хөөн гэж. За тэгвэл их л задлснараа итгэл маань тоглоомтойгоо танилцж байгаарэ. Дараа нь чи яг энэ хөл бөмбөгийн тамирчин хүний талаар ярих нь штэ. Аха. Ингээд гар маар нь ингээ хөдөлт юм бэ нү? Яаж ийж ийн? Амар гоё хөдөлдөг юм байна. Тэгээд би угаасаа нөгөө өмнө хөл бөмбөг амар сонирхдаг байсан. Тэгээд одоо очихлаараа нэг сагсал сонирхдаг болсон. Гэхдээ нөгөө хөл бөмбөгийн авьяас маань байгаа л байгаа. Ааха. Яг тамирчин гэдэг утгаар нь хоёлаа бас яри те. Хөл бөмбөгч юм байна. Хөл гар нь хөдөлж ин үчи ингээ сайн над Барби гараа нэг оролдоод үзтээ яаж ийн? Амар сайн хөдөлт юм байна. За. Бараг нөгөө 8 тоо тасгал хийхээр юм байна. Унд тасгал хийлэг л дээ. 1 2 Нэг Йоо. Үсийг хайжилж чадах ямар юу юм бэ? Үсийг хайжилж гадаа. Хаачаар онгойлгож байгаа юм уу? Тэгвэл дийлэхгүй байна уу ингээ ямар эзэний нэг авах. Ирзэнийг нь авахт нэрээ бас л хэцүү те. Манай ундрмын гарт жишээлбэл яг совлогч байх шиг байна. Би тэгж харж байгаа шиг байна. Тийм байна. Хүүхэд ингээ асарж байгаа сөвлөгч. Тийм нөгөө байна. хүүхэд асаадаг суврагчийг харагдаж байна. Саяхан манай 5 сард байхгүй 5 сарын ихээр их баригчдын өдөр болсон шүү дээ те. Тэгэхээр яхаа аргагүй совлогч нар ч гэсэндээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээ совлогч нарын өдөр ч гэсэндээ байдаг. Тэгэхээр совлогч гэдэг чинь өөрөө эмчээс дутхгүй маш тийм чадварлаг хүмүүс байдаг штэ. Зөвхөн эмчл мундаг гэж боддог бол харин эмчнэр юу гэж ярьдаг гэж совлогч нарыг хамгийн мундаг гэж ярьдаг штэ. Тийм. Ер нь тэгээд эмч хийсээ илүү суврагч их баригч те. Их баригч чинь бас эмч, их баригч чинь бас совлогч. Ер нь бол яг ингээд эмч нар за бусад төрлийн мэрэгжилж байлаа гэж бодсон туслах мэрэгжлүүд нь дагалдаал явна шүү дээ, тий? Тэгэхээр мэрэгжил болгон чухал, мэрэгжил болгон үнцэнтэй, мэрэгжил болгоны хийж чаддаг зүйл гэж байгаа бол харин чаддаггүй зүйл гэж бас байгаа гэсэн үг шүү дээ, тий? За задлж гинөө. Задлж байна. За зүгээр задал. За миний гарт бол яг энэ нөгөө бас л тамирчин байна. Энэ эмхтэй теннисний тамирчин бололтой байна. За би бол задлаад явах вэ юу гэв. Яг ингээ ойртуулаад харах юм бол хөөрхөн гараа ингээ аркет нь эндээ жижигхэн бөмбөгн байна. Тун удахгүй хүүхд ирэхийг хамгаалах өдөр болох гэж байгаа. Хүүхдүүдтэй зориулаад яг ийм бэлэг бас өгөх боломжтой шүү. За бас энэ нохоо сургагч байна. Монголд бол тийм түгээмэл биш мэрэгжил дээ. Нохоо сургагч гэдэг бол тий. Яг нөгөө мэрэгжлийн хүмүүс нэг цөөн хэдэл байдаг баг. Тэгвэл гадаадд бол нохоо сургагч гэдэг чинь бол маш их байдаг штэ. Тэгэхээр энэ бүр ингээд нохооныхоо энэ хардаа цагирагтайгаа, замтайгаа уяа муяа юм шүү бүр. Тийм. Өвөр нохоо цом авчиж хүү. Энэ дээгүүр нь хараачтай энэ. Тий. Цом авцсан жах шиг энэ одоо даварцсан нохоо бай. Яа, гэтээ Монголд ер нь нохоо сургагч нар бага л байдаг ш та. Тий. Гэхдээ сонирхолтой те нохоод ижидэг хүүхэдтэй бол жишээлх юм бол яг наривчилсан нөгөө хөөхөн нохоотой холбогдолтой тоглоом эрэхтэй бол яг иймэрхүү тоглоомнууд бас байж болох юм байна. За манай ундрмын тоглоом юу болж байна? Миний бол бас хөөхөн задлагдчихжээ нэ. Задлагдчихжээ нөө. За тэгвэл итгэл рүүгээ оръё. Тамирчин хүний хизүү, тамирчин хүнд тулгамддаг. За яг мэрэгчлэр нь хоёул ярьж байгаа шүү заяа. Хэцүү зүйл нь юу вэ? Сайхан зүйл нь юу вэ? Юу гэж бодож байна? За ер нь хэцүү зүйл их олон байдаг аа. Ялангуяа нөгөө нэг сугараад ирэнгүүт нөгөө тавшилтан байдгүй өдөр байдэн штэ хаяада. Сугараад ирнэ гэж юу юм? Ер нь бол тоглолт яг өөрийгөө ингээд би бас тэгдэг байхгүй яг ингээд өөрийгөө сайн гэдгийг мэдээч байгаа гэсэн ингээд тоглолт байхгүй өдөр ингээд яаж чичээсэн тоглож чаддгүй. Тэгээ ер нь шатаад ихдэг. Гэтэ нөгөө нэг тамирчин хүний давуу тал гэвэл багийнхантай сайн харьцдаг. Тэгээд ер нь бол нөхөрлөл сайн.
Тэгээ энэ хүүхдтэйний хувьд гэх юм бол энэ шипи миптэй алж гин. Бүрүү. Бөмбөг мөмбөгтэй байна. За. Йоо энэ шипийн бүр 3 зүсчмээр шээ. Зүсчмэр ширүүн байна уу те? Тийм. За тэгвэл хурц үзүүртэй шипэ өмссөн залууд нэр өгье л да. За энэ нөхрийг бий вэ штэ. За Энэ нөхөр Түшиг гинэ. түшиг. Яа түшиг гэж Манай нэрлээ? найз. Өөрөө Өөрөө нөгөө манай найз чөхөл мөнгөтэй авчихтай тэгээд. тэгвэл түшгийг барьсан зогсож байгаа юм биш үү те? Тийм. Яг энэ өсөшиг нь адилхан өстэй байна. За тэгвэл яг юу ингээ би чамаас асуулт асуу заяа. За. Спортын мэрэгжил сонгож байгаа хүүхэд юун дээр анхаарах уу? Спортын мэрэгжил сонгож байгаа хүүхэд бол ер нь бол ихэд ер нь зарим хүүхдүүд ингэдэг шүү дээ. Спортын мэрэгжил сонгочоод тэгээ нөгөө чадахгүй мэн гэдээ өргөчдөг. Тэгээд ер нь бол спортын мэрэгжил сонгож байгаа бол тууштай байгаарэ гэж зөвлөмөр байна. За. Тэгээд бити шантраарэ. Ямар ч тэмцээн дээр ялагдаж болно. Тэгээд ямар ч шарахтаас бэртэл давж болно. Гэтэ тэр бүхнийгээ эдгээгээд спортоо бити өрхөөрэй гэж хэлж байна. Ааха. Тууштай зантай байх хэрэгтэй. Хичээнгүй байх хэрэгтэй юм байна. Бас тэгээд олон хүнтэй багийн спорт учраас багаараа тоглож чадах буюу хүмүүстэй нийцтэй байх хэрэгтэй юм байна, тийм ээ? Тийм. За тэгээд хэцүү зүйл нь юу бол спортын хүний? Хэцүү зүйл нь үү? Миний хувьд гэх юм бол яг хөө бусдын хувьд гэх юм бол хичнээн хичээсэн ч гэсэн ялагдах мэдрэмж амар муухай байдаг. Ааха. Тэгээд ер нь бол ингээд спортын хүний хувьд бол ингээд гимтэл бэртэл ч юм уу эсвэл бол шарах сорив тэдэр нь ингээ хүмүүсийг шантрахад төрөгдөг гэх юм уу? Тийм учраас тэрийг ингээд хичнээн ч хэцүү бэртэл авсан ч гэсэн хичнээн ч удаа ялагдсан гэсэн бити шантраарэ гэж зөвлөмөр байна. За, бити шантраарай гэж зөвлөх байна. Тэгээ сэтгэл зүйн хаттай байх хэрэгтэй байгаа юм тий. Би бас чанга байх хэрэгтэй, сэтгэл зүйн хаттай байх хэрэгтэй. Тамирчин хүн гэдэг бол нэр уулыг өргөж усыг эргүүлэх дайнил юу лээ? Мөн бүстэй. Уулыг өргөөд усыг нь эргүүлнэ мөн бүстэй. Тим дайнил хүч чадалтай, тим дайнил зориг төвчээртэй тууштай тим хүн байх нь шүү дээ тий. Тэгээ тамирчин хүн арга гэртэй бол хэр анхааралтай байдаг бол юу гэж бодож байна? Мэдгүй тамирчин хүн гэвэл тэмцээндээ үедээ болол ар гэртээ анхаарал тавьж чадахгүй нөгөө тэмцээнтэй тэгээд ер нь бол өөрөө тийм гол одоо гарааны товшигч болвол ингээд юу яаж чадахгүй анхаарал тавьж чадахгүй бэлтгэртэй яваад өгнө. Тэгээд ер нь бол тамирчдын хамгийн гоё зүйл нэг юм нөгөө бишрэл металл скот нөгөө байг нөгөө ихнэр хүүхдүүдтэйгээ хамт юу хүн дандаа нөгөө юуг нь үздэг. Тэмцээнийг үзээд тэгээд тэр нь надад амар гоё санагдсан. Ааха. Тэгээ яхааргүй яг одоо манай итгэлийг хэлж байгаа шиг гэр бүлдээ зарцуулах заав нь бага байдаг. Тийм учраас гэр бүлийнх нь маш сайн ойлгодог байх хэрэгтэй болох байх тий. Гэх мэтчлэн дараагийн зүйлүүд орж ирэх ах тэгэд мэдээж ааваараа бахархаж байгаа, ээжээрээ бахархаж байгаа спортын тамирчны хүүхдүүд бол үнэхээр л дүүр аз жаргалтай байх байлгүй дээ. Тэр их хүлээлтийнхэн ард тий. За тэгвэл одоо ундран маань одоо хүүхэд асраад байна уу да? За наа чи юу болоод энэ ундран маа? Энэ бол юм болж гинэ үү? За чи тайлбарлаарай сайхан. За энэ бол мэдээ цэвлэгч байна. Тэгээд энэ хоёр хүүхэд асраал байгаа юм шиг байгаа. Янз нь. Тэгээ би сая энийг юм анзаарлаа л та. Энэ цэвлэгч надтай ижил хүн юм уу? Ваа, тийм биш нэрээ. Тэгээ сая ингэ яриа суугаадсан. Тийм байна. Тэгээд ер нь бол цэвлэгч гэдэг мэрэгжил одоо ер нь хичнээн удаан сурдагдсан нэ. Одоо нөгөө нэг хүний амь аврах те хүнийг эрүүл байлгах гэдэг үүднээс хамгийн гоё мэрэгжил гэж бол би иймч эсвэл цэвлэгч гэдэг мэрэгжлийг гоё гэж боддог байхгүй юу? Ааха. Тэгээд энэ зал нэг хоёр хүүхэд байна. Бодвол өөр хүний л хоёр хүүхэд тах шүү. Тэгэл өөр хүн. Өөр л энэ бор энэ цагаан байна. За өөр арьстай биш үү? Өөр өгтэй. Тэгээ сайн харуул бас хөөсөн ч өөр ах шиг байна. Оо тийм байна уу? Памперстай. Ер нь бол барбинууд яг хөөсний онцлогтой тааруулаад тэгээд эргэтэй эмхтэй ах шиг байна миний бодлоор.
Вау. Тэгээд яг түрүүн хэлсэн итгэлийн анзаарж байгаа тийм сонирхол татж байгаас энэ одоо жишээлбэл эрэгтэй юу, эмэгтэй юу гэх мэтчлэн сонирхолтой зүйлүүд ч гэсэндээ маш их байна. За би итгэлээс асуусан цөөхөд асуултыг ундрамаас асууя л да. Эмч, сувилагч мэрэгжилтэй хүн ямар чадваруудтай байх ёстой бол гэж бодож байна чи? Ийм сувилагч мэрэгчлээ хүн бас Юу ямар ч ихсэн эхлээд сурцсан байх ёстой. зүгээр нөгөө нэг юу яхад ийм сувилагч ихэд бол ер нь бол тусал мосл одоо нөгөө тариа хийдгэн штэ. Тэрийг хичээл дээр заачих байхаа. Яг тийм л хэл та тий. Ерөнхий би ихтэй нэрээ тэрүүгээр амар бодож байгаагүй юм биш. Би наад баар бигч ундрам гэж нэрлэх юм байна. Миний бодсоор юу явах баха. Одоо ингээд илүү сайн юмыг мэддэг тэгээд ер нь бол үний эрэхтэн бие тогтолцоо, эрүүл мэнд юм уу, биологи хичээлтэй их сайн байх ёстой гэж бодож байна. Тэгээд ер нь бол ингээд тариа мариагаа ингээд яг яаж хідэн градусаар яаж тарихаа мэддэг. Ер нь айдасгүй. За тэгээд дээрэс нь хүнийг хайрлах тийм мэдрэмжтэй, сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ, тий? Ямар ч хүнтэй харилцаж болно, хөгшин, залуу, хүүхэд, тий? Тэр болгонтой ингээ нөгөө харилцаж чадах, харилцааны чадвар маш сайн байх хэрэгтэй байх. Бусад нөгөө сургууль номын дуугаар ингээд сонсоод Эрдэмтэн багш нараасаа сурах зүйлүүд бол байгаа, тий? Тэгээд хамгийн чухал нь бол хүнтэй харилцах чадвар маш их сайн байх хэрэгтэй байхаа гэж бодож штэ. Тэгээ өөрөө мэдээж тэрэндээ дуртай байх. Яагаад гэвэл олон хүмүүстэй харилцах учраас маш их стресстэй шүү дээ, тий. Тийм. Тэгэхээр хамгийн гол нь дуртай байх хэрэгтэй юм байна. Тамирчин хүн болоход ч гэсэн, за тэгээ эрүүл мэндийн салбарт ажиллахад ч гэсэн хамгийн гол нь дуртай байгаарэ гэж гуруула зөвлөе, тий. Ер нь дуртай спортоо хичээгээрэй л гэж зөвлөе. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд ер нь жаргах тийшээгээ хандаж байна. Жаргахаасаа өмнө тун удахгүй болох гэж байгаа 6 сарын 1 хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулаад манай Наран Кидсийн хамт олноос манай хоёрт маань ийм бэлэг явуулсан. Баярлалаа. За тэгээ яг эрэгтэй эмэгтэй хоёр ийм цаастайгаар байна, цэнхэр ягаантайгаар байна. Тэгээ дээрэс нь яг ийм савлгаатайгаараа Наран Кидсийн тоглоомнууд, бэлэгнүүд маань худалдаалагдаж байгаа. 13 дугаар хорооллын яг одоо манай ажлаас доошоо уруудаад байна шүү дээ. Тэгээ 3 өндөр барилга байдаг. Бүх өргөний хажуу талд нь байгаа. Яг тэр зүүн талд нь байгаа гэсэн үг шүү. Заяа 3 өндөрт Наран Кидсийн төв салбар нь байдаг. Тэгээ тэндээс өөрт хэрэгтэй энэ тоглоомнуудаар багцаа бүрдүүлээд сонгож авах боломжтой. Мөн бэлэн 9 төрлийн багцаа юм байлээ. 29,000-аас 49,000 гэсэн баг шүү. Их боломжийн юмд янз янзын багцууд байгаа юм байлээ. Тийм багаз. Одоо бол баахан чихэр шоколадаар бөөгнүүлээд тавьсан бэлгийн багцууд чинь тийм 30-д 40-д гэж яваад өгдөг шүү дээ, тий. Тэгвэл энэ дотор чинь заавал ямар нэгэн байдлаар тоглоом хэрэгтэй тийм багцууд бол байгаад байгаа байхгүй юу? За би энэ хоёрын бэлэг ингээд хоёрт харуулчих заяа. За ингээд нэвтрүүлгийн төгсгөлд та хоёрт өгнө шүү. Ингээд бэлэг өгсөн Наран Кидсийн ах эгч нартай хандаж та хоёр юу гэж хэлмээр байна? Бэлэг өгсөнд баярлалаа. Тэгээд ажилдаа хичээгээрэй. Амжилт. За манай ундрам. За Наран Кидсийн хамт олондоо болон ах эгч нартаа маш их баярлалаа. Мөн тэгээд ийм олон хүүхдүүдийг одоо баярлуулахаар тий ийм гоё бэлгийн багц болон ийм хөрх ингээд барбинуудыг янз янзын төрлөөр ингээд гаргаж байдаахт нь бас талархсан сэтгэлийг илэрхийлмээр байна. Тэгээд Наран Кидсийн ах эгч нартаа цаашдын ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгэд өнөөдрийн дугаартай хамтдаа байсан Бат Итгэлдээ ундрамдаа маш их баярлалаа. Энэ дугаарын төгсгөлд мэрэгжил болгон сайхан, гэхдээ сайхан зүйл байгаа, хэцүү зүйлч байдаг. Хамгийн гол нь хүүхэд байхаасаа тэр мэрэгжилдээ дэндүү их дурлаж, хайрлаж, тэр мэрэгжлийнхэн үн цэнтэй талуудыг нь ойлгож, мэрэгжлээ сонгорой гэд өнөөдөр бид гурван ярилцсан сэдв мэрэгжил бүхэн сайхан гэсэн сэдвээр ярилцлаа. Радиогийн 1-р студид Итгэл, ундрам, заяа, найруулагч Мизугийн хамтдаа энэ өдрийн Kids Time нэвтрүүлгээ хүргэлээ. Ингээд гурлаа төгсгөлөө хий те. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Наран Кидсийн хамт олсондоо баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Би бол цэцэг. Намайг усалж арчлах хүн бол миний ээж. Ээжээсээ би хайр халамжийг мэдэрдэг. Хүүхдийн тань ирээдүй таны гарт. Гэр бүлийн радио 104.5